боолчлогч. Хоёр 2009 он ад жаргалын эрэлт. Филиппин улсын Манила хотын Кюзон дүрэгт байрлах энэхүү ядуусын хороололд бидний нэвтрүүлгийн гол баатар Тэрил Этинза хэмээх 32 настай эмэгтэй өөрийн нөхөр 4 хүүхдийн хамт эрүүл энх элэг бүтэн ад жаргалтай амьдардаг байлаа. За хатагтай Тэрил Этинзагийн хувьд бүр хүүхэд ахуй цагаасаа л ядуурл гуйрамчлыг бээрийн туулж бүр ийм жоохон байхаасаа л ахуулаад Манила хотын гудамжинд гэр бүлийнхэнтэй тус нэмэр болохын тулд цагаан эдээ нарийн боовыг зарж өссөн учраас өөрийнхөө туулж өнгөрөөсөн тэрхүү хүнд хэцүү амьдралыг үр хүүхдүүдтэй үзүүлэхийг хэрхэвч зөвшөөрсөнгүй. Түүний үр хүүхдүүдтэй үргэлж хэлж загтаг байсан ганц үг нь болохоор миний туулсан амьдралыг та нар минь үзэх ёсгүй. Ингээд тэрээр өөрийн үр хүүхдүүдээ өндөр боловсролтой болгож хүний зэрэгтэй амьдруулахын тулд өөрөөр хэлбэл үр хүүхдүүдийнхээ эртний сургууль сурах сургалтын төлбөрийг олохын тулд ямар ч их хүний хийхээс цааргалах хамгийн хэцүү сонголтыг хийсэн байгаа юм. За Филиппин улсын хувьд 118 сая хүн амтай хүн амынхын дийлэнх хувь нь амжиргааны түвшнээс доогуур орлоготой буюу бүтэн сар ажиллаад ердөө гар дээрээ бол $150 орчим цалин авдаг учраас тухайн улсын эмэгтэйчүүд аль болох Азийн өндөр хөгжингүй улс болох Япон, Солонгос, Сингапур руу явж зорж очиж ажиллахыг зорддог юм байна. За тэр тусмаа тэдний хамгийн их очихыг хүсдэг улс нь болохоор Сингапур улс. За яагаад вэ гэхээр Сингапур улс цаг уурынхаа хувьд гэх юм бол Филиппин улстай маш ойролцоо цаг ууртай. Дээрээс нэмээд Сингапур улсын хүн амынх нь дийлэнх хувь нь маш их өндөр боловсролтой, соёлтой, өндөр орлоготой. За тэгээ үйлчлэгчээр ажиллаж байгаа эмэгтэйчүүдийг зодож нүүдэх, харгасаар тамлах, амь насыг нь хохирох тохиолдол харьцангуй бага байдаг учраас энэ улс руу очиж ажиллахыг маш их тухайн улсын ард иргэд нь хүсэж мөрөөддөг юм байна л да. За энэхүү агентлагийн тусламжтайгаар хатагтай Тэрил Этинза Сингапур улс руу очиж гэрийн үйлчлэгчээр ажиллах эрхийг олж авсан боловч энэхүү үйлчлэгээнийхээ төлбөрт 95,000 песог төлөх ёстой болсон. За энэ нь ойролцоогоор бол $1,620 орчим тэнцэх хэмжээний мөнгөө гэсэн үг. Гэхдээ энэ 95,000 песо нь өдөр тутмын амьдралаа дөнгөн данган залгуулж байгаа хатагтай Тэрил Этинзагийн хувьд бол үнэхээр дааж давшгүй асар их хэмжээний мөнгө байсан. За хатагтай Тэрил Этинза энэхүү 95,000 песог төлөхийн тулд эхлээд гэр бүлийнхээ цорын ганц өмч болох хөлд гүйцэтгэх цор ганц унаа болох нөхрийнхөө мотоциклийг эхлээд худалдан борлуулсан. За инглээгээд тэр хэмжээний мөнгө бүрдүүлж чадаагүй. Тиймээс өөрийн ах дүү, хамаатан садан, найз нөхөд таньж мэддэг бүхий л хүмүүсээс зээл мөнгө цуглуулсан байж арайхийн тэрхүү 95,000 песог нь төлөөд Сингапур улсад албан ёсны эрхтэйгээр 2 жилийн хугацаатаагаар гэрийн үйлчлэгчээр ажиллах эрхээ албан ёсоор авч чадсан байдгийн байна лээ. (2010 оны 1-р сарын 26-ны өдөр сүүлчийн үдийн зоог. За 2010 оны 1-р сарын 26-ны өдөр Манила хотын Кюзон дүрэгт байрлах All Pro Staffing Consulting Service нэртэй хөлбөр зуучлалын байгууллагын үүдэнд хатагтай Тэрил Этинза өөрийн арга гэрийнхэнтэй үдэх ёслоо үйлдэхээр очсон байгаа юм аа. За Тэрил Этинзагийн хувьд хөлбөр зуучлалын байгууллагад төлөх ёстой 95,000 песо төлөхийн тулд өөрийн гэр бүлийнхэн хамгийн сүүлийн песо хүртэл
зарцуулчихсан учраас түүний арга гэрийнх нь одоо үр хүүхдүүд нь ээжигээ онгоцны буул руу хүргэж өгч үдэн гарах ямар ч боломж байгаагүй учраас энэ байгууллагын үүдэнд үүдэх ёслоо үйлдсэн юм байна лээ. За энэхүү үүдэлтийн үеэр Нило Атензагийн гэр бүлийнхэн Sky Felix нэртэй одоо жигнэмгийн одоо хайрцагтай жигнэмгийн багцыг эзэн нь гэр бүлээрээ эдсэн хамгийн сүүлийн үдийн зог байсан гэдгийг тэдний хинэнч мэдсэнгүй. За тухайн үед 8 настай байсан одоо 3 дахь хүү болох Амбой нь одоо ингээд дүрсгүүдээ ээжигээ тойрол гүүж хараагаал ингээд бааз жаргалтайгаар баяр хөөртэйгээр явж байсан бол хамгийн бага охин болох Найла тухайн үед 6 настай байсан. Найла охин ээжийнхэн одоо тээврээс одоо тас зуурчаад нулимс дүүрсэн нүдээр л ээж рүү хараад байсан гэж байна. За All-Pro Staffing and Consulting Service компани одоо үйлчлэгээний ажилт нь тухайн үед офисоосоо гарч ирээд Тэрил Атензад хандан одоо онгоцны буудлын руу явах цаг болсон гэдгийг одоо яг хэлэх яг тэр мөчөд нөгөө бага охин Найла ч ээжээсээ тас зураад ээжийг явуулахгүй хэмээн одоо гинтхэн уйлж эхэлсэн. За тэр хүртэл одоо нулимсаа байранд твчиж байсан Тэрил Атензаа бол өөрийн мэрэхгүй энэд бол уйлсан. Тэгээд Найла охиндоо хандаад ердөө 2хан жил шүү дээ. Бидний амьдрал өөрчлөгдөх болно. Ухаантай төвчээртэй байгаа ч хэмээн одоо хэлээд одоо нулимсаа одоо хатар даган уусах нулимсаа арчаад тухайн одоо офисын хаалга руу уусах мэт шингэн оржээ. За аз болоход Тэрил Атензагийн одоо хуваарлагдаж очсон Сингапур айл бол одоо маш сайн айл байсан. Цалин мөнгөөс цаг тухайд нь өгдөг байсан. Тэгээд Тэрил Атенза бол ажлынхаа чөлөө цагаар арга гэрийнхэнтэйгээ чөлөөдөө одоо Facebook одоо бусад холбооны хэрэгслийг ашиглан харьцдаг, холбогддог байсан. За би ийм айлын гэрийг цэвэрлж байгаа. Би эдгээр хүүхдүүдийг асарч байгаа хэмээн одоо тухайн асарч байгаа хүүхдүүдийн зургийг хүртэл явуулаад ер нь л одоо арга гэрийнхэнтэй чөлөөтэй холбогддог байж харилцаа холбоотой байж чаддаг байсан юм байна. Бүр хөөрхөн байгаас тээ ээжээ таныг ирэхэр чинь таны дуртай хоолой чи хийж өгнө. Ээжээ таныг ирэхэр чинь би таны хийдэг хоолойг хамгийн төгс хийж сурцсан байна гэл хүн ээж рүү ярахаараа хэлдэг. Тэгээд Тэрил Атензагийн хувьд бол өөр хүүхдүүдтэй хандаад хэлдэг зүйл нь тэр төсөө том охин Маридаа хандаад хэлдэг нь болохоор хичээлээ сайн хий. Би та чамайгаа одоо өндөр боловсролтой болохын төлөө тэнд ирсэн байгаа шүү. Миний хүү хичээлээ сайн хий гэж загтдаг байсан баг. Тийм ч учраас охин маш их хичээж онц дүнтэйгээ сурч чаддаг байсан. Бүх шагналыг түүдэг байж. За ингээд хатагтай Тэрил Атензагийн хувьд бол Сингапур улсад 1 жил 5 сарын турш ажиллаад өстө өдөр шөнөгүй бори бокс хийхгүй ажиллаж нэг эдэн цаас суулуулж чадсан. Тэгээд 2011 оны одоо 6 дугаар сард гинтийн шийдвэрийг гаргасан байна. Одоо хангалттай би хармаар байна. Үр хүүхдүүдээр очимаар байна гэж хэлсэн. Ингээд тэрээр өөрийнхөө одоо бүх ачаа бараагаа бүгдийг одоо гэрлэгөө каргоор өгч явуулаад 2011 оны 6 дугаар сарын 1-ний өдөр гэр бүл рүүгээ буцах онгоцныхаа тийзийг хүртэл захиалж чадсан байдığım байна лээ. Ёстой л нөгөө өр зүрхээ өмөртөл өр хүүхдүүдээс саначихсан тийм ээ. Өр хүүхдүүдтэй очих гээд хоног тоолон цаг минутад өнгөрч өгөхгүй ингэж тарчаад жийсэн одоо Тэрил Атензад All-Pro Staffing Consulting and Service компани зүгээс бол дараах шагалтыг үзүүлсэн. За чи Сингапурт 2 жилийн хугацаанд ажиллана гэж ирээ үздэй. Гэтэл одоо чамд дахиад 6 сарын хугацаа байна. Чи энэ 6 сарынхаа хугацааг Монголд очиж дуусгах ёстой. Хэрвээ чи Монголд очиж одоо энэ гэрээний хөөсөө дуусгахгүй бол би чамаас одоо гэрээний нөхөн төлбөрөө нэхэмжлэн тэр мөнгийг төлөхгүй би чамд шорон цуулна гэж бүр айлган сүрдүүл дарамтлаж байгаад түүнийг Монгол руу явахаас ямар ч аргагүй байдалд оруулсан байгаа юм. За Тэрил Атензаг одоо Сингапураас Бээжингээр дамжаад Улаанбаатар хот руу одоо Мятийн онгоцоор нисэх талбарыг нь худалдаж авч өгөөд түүнийг одоо дагуулж одоо албан журмаар тий албан хүчээр айлган сүрдүүлэх замаар Монгол руу авчирсан тэр хүн болвол
одоо эрдэл группийг үүсгэн байгуулагч Эрлийн Эрдэнэтийн Авайл гэргийг бөгөөд Австри улсын өргөмжит консул Даваа хүүгийн Сэргэлэн гэдэг хүн байсан юм аа. 2011 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Боостолд өнгөрүүлсэн сар өдрүүд. За 2011 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Монголын Эрхний агаарын тээвэр компанийн нислэгээр Даваа хүүгийн Сэргэлэн гэдэг одоо энэ хүү эмэгтэй Тэрий Латинза гэдэг эмэгтэйг одоо ямар ч хөдөлмөрийн гэрээгүйгээр гэртээ одоо үүсгэгчээр ажиллуулна гэдэг одоо нөхцөлтэйгээр Монголд авчирсан байдаг юм аа. За Австри улсын өргөмжит консул хэмээх одоо албан тушаалтай. Тэгээ өөрийнхөө одоо гэр бүлийнхээ масар хэмжээний өмч хөрөнгөндөөс хагасан энэхүү ажиллагаа авгаа. Одоо Тэрий Латинзаг одоо Монголд авчирсан даруйда хаан уул дүүргийн 4-р хорон нутгийн төсгөрт байрлах, бүр нөхдийн амны бүр цаад хязгаар үзүүртэнд байрлах өөрийнхөө одоо тансаг байшинтай авчираад шууд л гэрийн үүсгэгчээр ажиллуулах нь тэр. За Филиппин улсын иргэн Тэрий Латинза одоо Монголд ирэх үед Эрлийн Эрдэнэтийн гэрт ирэх үед бол түүнд Nokia маркийн гар утас мөн нэг ширхэг зөөврийн компьютер байсан байгаа. Тэгэхээр Монгол улсын тэргүүн баян Эрлийн Эрдэнэтийн гэр бүлд одоо тэр том хаусд нь бол мэдээж хэрэг лангийн утас тийм ээ. За эсвэл одоо Wi-Fi цэцэг төхөөрөмжл байж байх нь тодорхой шүү дээ. Бүр хангалттай байгаа. Өөрөөр хэлбэл би энэгээр юу хэлэх гэж байсан бэ гэдгээр Тэрий Латинза гэдэг хүн Монголд ирсэн даруйда арга гэрийнхэнтэйгээ одоо ямар нэгэн байдлаар одоо фэйсбүүкээр ч гэдэг юм уу интернетээр одоо холбоо барьж арга гэртэйгээ холбогдох бүрэн боломж техникийн хувьд байсан гэсэн үг. Гэтэл яагаад чинь бүхэл бүтэн 5 сарын турш ингэж арга гэрийнхэнтэйгээ холбогдохгүй ор сураггүй алга болсон шалтгаан нь хайгаад үтсэн чинь нөгөө Даваа хүүгийн Сэргэлэн гэдэг авгаа чинь гэртээ авчирангуудаа түүний ноутбук болон гар утсыг шууд хураагаад авчихсан учраас тэрээр арга гэрийнхэнтэйгээ холбогдож чадахгүй тийм удаан хугацаа өнгөрүүлсэн байгаа юм. Ерөөс усан тайсан шулуушил халга болсон гэсэн. Ингээд 2011 оны 11 сарын үед одоо Тэрий Латинза гэдэг хүн өөрийнхөө тэр Mobicom-ын дугаараас одоо арга гэрийнхэнтэй гинтхэн холбогдсон. За нөхөртэйгөө болон үр хүүхдүүдтэйгээ бүгднтэй нуцаар ярьсан. За тэгтээ хүүхдүүдтэй болохоор одоо ээж нь утахгүй очноо та нар минь одоо хичээл намаа сайн хийгэр гэдэг одоо жижигүрийн үгээ хэлсэн боловч эр нөхөртэй болохоор одоо өөр өвтгөн дараах зүйлийг хэлсэн байдгийм байх лээ. Эхнэр маань надтай ярихдаа гэрээ эзнийх нь хөө жаажа буюу жаргалан anak ng amo na si Jaja. өөрийг нь байнга цохиж зодож тиймээс гэртээ хармаар байна гэж хэлсэн. Гэвч яг яах учраа олохгүй гэртээ яаж харихаа мэдэхгүй учраас хүчирхээлэлд өртсөн ч тэсэд хүмүүс байсан болохоор тэдний эсрэг дуугархаас айж байгаа. За тэгэхээр саяны ярианд урддаад байгаа тэр нэг эрх мэдэлтэй хүн гэдэг нь болбоос Тэрий Латинзаг одоо айлхан сөрдүүлэх замаар Монголд авчираад нөхдийн ам байлах тэр том байшинтай одоо хашиж хориод гар утсыг нь хураагаад ямар ч одоо арга гэртэйгээ холбоо хамаарал одоо харилцаа холбогдох боломжгүй болгон зарцлан боортолж байсан Бадарчин Эрдэнэт гэдэг хүн юм аа. За Бадарчин Эрдэнэт нь 1959 оны 9-р сарын 17-нд Улаанбаатар хотод төрсөн. За тэрээр 1989 онд уул уурхай, боловсрал, баг санхүү, барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг эрэл группийг үүсгэн байгуулсан Монгол улсын тэргүүн баячдын нэг юм аа. За тэрээр 1998 онд Эх орон намыг үүсгэн байгуулсан. 2000-аас 2008 онд улсын их хурлын гишүүнээр 2 удаа сонгогдсон ажилласан. 2004-өөс 2005 онд Батлан хамгаалахын сайд, 2006-аас 2008 онд төш эрчим хүчний сайдаар ажилласан ийм хүн байдаг. За Эрлийн Эрдэнэт нь ийм намтар түүхтэй, ийм их хөрөнгө чинээтэй, ийм их эрх мэдэл улс төрийн нөлөө хүчтэй хүн учраас түүнээс Тэрий Латинза бол маш их хайж тэр хүний одоо эрхлээс гарч чадахгүй боочлогдож байсан байдгийм байна лээ.
За би яагаад боочлолт байсан гэдгийг үгийг одоо тийм ээ итгэл төгс хэлж байна вэ гэхээр Тэрий Латинза гэдэг хүнийг гэртээ байлгаж, иршээлтэй байлгаж, зодож, нүдэж, өдөр шөнөгүй зарцалж явах хугацаанд Эрлийн Эрдэнэтийн гэр бүлийнхэн түүнд нэг төгрөгийн цалин үлсийг олгоогүй. Тийм учраас боолчлол байсан гэж хэлээд байгаа юм. Энэ утганд ажиллаж байсан цалингийн бүр нэг төгрөгийн цалин өгөөгүй байсан гэж хэлээ. Тэгэхээр энэ болохоор бүр яг хүний 8-ыг одоо боолчлол гэдэг одоо зүйл залтандаа орох уу? Хуульчийнхаа та ярьж өгөөч нэг. Yes. So that is exactly a case of human trafficking. And the fact that she was brought from the Philippines to Singapore, from Singapore to Mongolia for unpaid labor, that's exactly what we call human trafficking. За Сингапур улсын хуулийн дагуу одоо ямар үйл ажиллагаа өгдөг вэ гэхээр тухайн улсын иргэнийг одоо гэрийн үүсгчээр ажиллуулж байгаа одоо ямарваа нэгэн гадаад улсын иргэн аж ахуйн нэгж нь болохоор сард одоо багадаа $500 одоо цалин өгөх ёстой гэсэн тийм нэг хууль журам үйлчдэг юм байна л да. Хэрвээ энэ Эрлийн Эрдэнэтийн гэр бүлийнхэн одоо энэ Австри улсын өргөмжит консул даваа хүүгийн сэргэлэн нарт тийм ээ хууль ёсыг чандлан сахидаг хүний хөдөлмөрийг шударгаараа үнэлдэг тийм одоо сэтгэл зүрх хэрвээ байсан бол тэр сар болгон өгөхөөс $500 нөгөө л явчих байсан. Гэтэл өгөөгүй. Уг нь бол эдний гэр бүлийнхэнд $500 гэдэг чинь бол зөв бүксээ харьцаад хайдаг цаастан тэнцвүүц тийм л үн цэнэгүй мөнгө байхгүй юу? За хөдөлмөрийн харилцаан дээр нэг албан хөдөлмөрийн тухай конвенц гэдэг олон улсын хөдөлмөрийн байгууллага 29/105 гэдэг конвенцтэй байна. Тэгээд тэрэн дээр юг тодорхойлж байгаа хөдөлмөрийн харилцаа бол нэгдүгээр сайн дөрвөн үндсэн дээр баг хэвээр. Өөрөөр хэлбэл би ийм ажлыг хийхийг хүлээн зөвшөөрч байна гэдгийг нэгдүгээр илэрхийлэх ёстой гэж байгаа. Яг илэрхийлэх ёстой. Энэ бол нөгөө нэг талын тулгалт биш байх ёстой. Хоёр дахь нь хариу хөлс өгөх ёстой. Тэр хөлс нь өөрөө бас зохистой байх ёстой, шудраг байх ёстой. Хөдөлмөрийн хөлсийг яг л одоо дөрвөн журмын дагуу үнэлсэн бэжэж энэ бол албан хөдөлмөр биш, мөлчлөг биш болно. Тэгэхээр Филиппин улсын иргэн Тэрий Латинза гэдэг хүн 2011 онд Эрлийн Эрдэнэтийн гэр бүлд үйлчлэгчээр ирснийхээ дараа цалин хөлсгүйгээр ажилласан байгаа нэгдүгээр. Хоёрдугаар болохоор тухайн хүн хөдөлмөрийн харилцааны хувьд маш их зодуулт заншуулдаг байсан байна. Гуравдугаар болохоор тэр хүн одоо гар утас харилцаа холбооны хэрэгсдэг бүгдийг нь хураалгаад ар гэртэйгээ холбогдох ямар ч боломжгүй болцсон байдаг. Тэгэхээр энэ тохиолдолд энэ хүн боолчлолд өртсөн гэдгийг одоо хэлж ойлгож болох уу? Гэмт хэргийн охирогч болсон байна шүү дээ. Ер нь бол гэмт хэрэг шүү дээ. Одоо бид нэр хүний бие талдаж болохгүй гэдэг одоо бүгдээрээ л мэдэн шүү дээ. Тэгэхээр энэ хүний бие талдах эрүүл мэнд тийм үү? Одоо 8 наснд нь халтах гэсэн шууд гэмт хэрэг Монгол улсын эрүүгийн хуулиар заасан гэмт хэрэг. Одоо энэ хүнгээд нэг бэлгийн хөдөлмөрийн мүүлдэг боолчлолд одоо өртсөн байж болцсохгүй болчихлоо шүү дээ. Ер нь маар тогтоодож ил байл та. Тэгэхээр энэ тохиолдолд энэ хүнд эрүүгийн хуульд заасан ямар хариуцлага ярих вэ? Тэр боолчж исэн хүмүүст. Тэгээ бас энэ хэрэгт хүн хэлж хугацаа гэж байдгүй. За эрүүгийн хуулийн зүйл ангийг бол би одоо шууд мэдэхгүй байна. Тэгвэл энэ юу за нөгөө хэлсэн зүйл анги үйлдэлүүдийн тогтоох гэдэг шүү дээ. Одоо амнаас нь юунаас болж ирсдвэ? Нэг за тэр байсан хугацаанд ямар байдлаар одоо тэр эрүүл мэндэд нь халдсан юм уу, зодсон юм уу те яасан юм бэ гэдэг асуудал яригдчих. Нэмэх нь мөнгө өгөөгүй өөрөөр хэлэх юм бол тэр хүнийг их орондоо буцах боломжгүй нөхцөл байдалд байсан, хавцсан ийм асуудал байгаа мó гэд. Энэ болгон дээр нь тусдаа яригдаж таахал асуудал байна шүү дээ. Тэцтэй ер нь бол амнаас нь л тухайл асуудал байна шүү дээ. Тэгэхээр одоо юунаас болж амар өгдөө гэдгийг тогтоожчл нөгөө эрүүгийн хуулийн зүйл амиргүй орж тарах гэдэг юм л да. Тэгэхээр Монгол улсын хүний эрх үндэсний комиссийн дарга одоо сүмжтийн яриаг та бүхэн сонслоо шүү дээ. Энэ бол гинт хэрэг үйлдэлсэн байж тээ гэдэг. За тэгэхээр Монгол улсын эрүүг бол юу заасан байдаг вэ гэхээр за 2011 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлд хүн худалдаалах гэмт хэрэг их зүйчлэл байдаг. За 113-ийн нэгт юу заасан бэ гэхээр хүнийг мүлжих зорилгоор хүч хэрэглэхээр замлхийлэх, хулгайлах, зайллах, хуурам ихтэх, эрх мэдлээ урвуулан ашиглах, эмзэг байдлыг нь далимдуулах, эсвэл хүчирхийллийн бусад хэлбэрийг ашиглах, түнчлэн өөр хүнийг иршээлдээ байлгаж буй этгээдийн зөвшөөрлөг авахын тулд төлбөр төлөх, ашиг олгон хахуулдах аргаар хүнийг хүн худалдаалах гэмт үйлдэлд эсвүүлсэн, тээвэрлсэн, нуун далдалсан, дамжуулсан, хүлээн авсан үйлдэлийг хүн худалдаалах гэмт хэрэг хэмээн томьёосон. За тэгэхээр Австри улсын өргөмжит консул даваа хүүгийн сэргэлэн энэхүү гэмт хэргийг үйлдэхдээ 113-ийн 2-ын 7 буюу албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах буюу иршээлтэй байгаа хүнийг
За 113-ийн 2-9-т заасан буюу хохирогчийн бичиг баримтыг авах, нуух, устгах арга хэрэглэж. За 113-ийн 2-ын 10 буюу улсын хил дагуулan энэхүү гэмт хэрэгэ үйлдсэн гэж. За үүн дээр эмзэг байдлыг далимдуулна нь юу хэлж ийнэ вэ гэхээр Тэрил Атенза гэдэг хүн Монгол улсад бол анх визгүй орж ирсэн. Яагаад вэ гэхээр 1993 оны засгийн газар хоорондын хилцээрээр Филиппин улс болон Монгол улсын иргэд хоорондоо 21 хоногийн хугацаанд визгүй зорчих хэрэгтэй байдаг. Нэгсэнтэй аялын визээр 21 хоногийн хугацаанд байх ёстой байх нь шүү дээ. Гэтэл яг энэхүү боломжийг нь ашиглаж даваа хүүгийн сэргэлэн гэдэг хүн түүнийг гэртээ авчирангуудаа визийг нь сонгож өгөөгүй. Өөрөөр хэлбэл тэр хүнийг Монголд хууль бусаар оршин сууц болгох хувиргацсан байхгүй. Санаатаагаар. Тэгэхээр энэ хүн Монголд ирсэн зорилго нь юу вэ гэдгээр цалин хөлс авч үр хүүхдийгээ өндөр боловсролтой болгох шүү дээ. Ерөөсөл тэр байхгүй. Түүнээс биш эдний гэр бүлийнхэнд үн төлбөргүй зарцлагдаж, зодууж, боостогдох ирээгүй байхгүй юу? Гэтэл энэ нөхцөл байдлыг нь ашиглаж тэр хүнийг ингэж визийн сунгаагаа үүсгэдэг энэ хүн хаашаас гарах боломжгүй болсон. Эдний гэр бүлээс холдох боломжгүй болсон байхгүй. Дээрээс нэмээд цалин хөлс өгөхгүйгээр зодож хүчирхийлж энэ хүнийг ажилуулдаг байсан. Уг нь бол Австри улсын өргөмжит консул даваа хүүгийн сэргэлэн гэдэг хүн энэ гэмт олон үйлдэлүүдийн төлөө Монгол улсын эрүүгийн хуульд заасан 10-аас 15 жилийн хорих яллыг эдлэх ёстой байсан шоронд. Гэтэл тэр хүн төдийгөөс өнөөдөр хүртэлх хугацаанд ямар ч ял сэтгэл идлээгүй гэдгийг та бүхэн бүгд мэднэ. За Филиппин улсын иргэн Тэрил Атензаг одоо гэртээ зарцалж боолцож байх үедээ одоо түүнийг бит халдаж зоддог байсан Жаажа гэдэг нэгэд урдгатаад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ Жаажа гэдэг нь болохоор Эрдэнэтбатын том хүү Жаргалан юм аа. (2011 оны 11-р сарын 13-ны өдөр сүүлчийн дуудлага. Хайртай хань ижил нь хүний нутагт одоо нэг эрх мэдэлтэй баян айлын гэрт зарцлагдаж, боочлогдож, зодуур нүдүр дор ажиллаж яах гэдэг мэдээ сонсно гэдэг бол ямар ч хүний өрийг өвтгсөн хамгийн аимшигтэй зүйл байх нь тодорхой. Харамсалтай нь одоо ард үлдсэн 4 хүүхдэд тижээхийн тулд өдөр шөнөгүй ажил эрхэлжсэн нийлэг Атензагийн хувьд бол тухайн үед хийж чадах зүйл үнэндээ байгаагүй. Түүнд өстой дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу өстой уйлгаас өөр ямар ч одоо хийж чадах зүйл байгаагүй гэх юм бэл. (2011 оны 11-р сарын 20 учир битүүлэг үхэл. 2011 оны 11-р сарын 20-ны өдөр Цагдаагийн ерхий газрын дуудлага мэдээллийн 102 дугаарын утсанд одоо хаан уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрэл группийн ерөнхийлөгч Бадарчин Эрдэнэтбатын одоо хувийн орон сууцнд гэрийн үүсгчээр ажилладаг Филиппин улсын иргэн Тэрил Атенза хэмээх эмэгтэй гаднаа ил харагдах шарах гэмтгүүгээр ань насаа алдлаа гэдэг дуудлага мэдээлэл анх ирсэн байдаг юм аа. За уг дуудлага мэдээллийн дагуу хаан уул дүүргийн цагдаагийн хилцийн ахлах мөрдөгч цагдаагийн ахмад мөх зулаар ахлуулсан бүрэлдэхүүн хэргийн газар дээр яваад очиход бол дуудлагаас арай өөр зүйл байсан. Гаднаа олон тооны одоо шарах гэмтэлтэй одоо туханда шанаанда ингэ зохиулсан тийм зохиолоо хөрсөн уул мөртэй. За тэгээд энэ хоёр шувуу нин тэнтгүү ингээд атгалт базалтаас үүдэлтэй ингээд бяцралт цус хуралдуудтай буглага нь бяцарсан. За биед нь бас хутга мэт зүйлээр үүсгэгдээд идэгсэн тийм шар сөрөвтэй. Тохон тус газарт нь бас ингээд тийм халуун гал одоо тийм халуун төмрөө ч юм уу төөнж үүсгэсэн байж болзошгүй тийм шарах уул мөртэй ийм эмхтэй үнэ цогц байсан. За нүд хайлтрам эдгээр зургуудыг би бол Монгол улсын шүүх шинжилгээний байгууллагад насаараа ажилласан Монгол улсын одоо хамгийн л урдаа барьдаг шилдэг шинжээчд үзүүлж шинжилүүлсэн л дээ. Та энэ зургийг хараад хэлээд өгөөч. Энэ шарах
гэмтлүүд нь ямар учиртай байна гэсэн чинь. За энэ шарх гэмтлүүд бол цоо шиг гэмтлүүд байна. Өөрөөр хэлбэл энэ шарх гэмтлүүд үүснээс хойш 24 цаг өнгөрөөгүй байсан байна. Тухайн гэмтлүүд нь бүгдээрээ амь хөрөгчийг амьд байх үед нь үүссэн байна. Өөрөөр хэлбэл амь насаа алдахаас өмнө эсэргүүцэн тэмцлийн уул мөрөөр өөрийгөө хамгаалахын тулд ямар нэгэн гадны хүчирхийлэлд өртөх үед үүссэн шарх гэмтлүүд мөн байна гэдэг үл хэлсэн. За ийм ноцтой нөхцөл байдлыг харсан нөгөө мөрдөгч мөхцөл яасан бэ гэхээр одоо цогцсны зургийг бүгдийг одоо тийм ээ материалжуулан зургийн дарж авсан байсан тодорхой. За хэргийн газар дүзлийг хийж бүх тэмдэглэлийг бүртгэж авсан тодорхой. За улмаар яасан бэ гэхээр за 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 95-ийн 1 буюу эд хөрөнгө албан тушаалын болон өөр байдлаар иршээлтэй байгаа болон өөр бусад хүмүүстэй харгас эрцгийг харьцсан буюу нэр төр алдар хүндийг нь байн гутаанд оромжилсны улмаас хохирогч амиа хорлсон байж болзошгүй хэмээн дүгнээд одоо Эрлийн Эрдэнэт түүний ихнэр даваа хүүгийн сэргэлэн нарыг одоо сэжтнэр татаж эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж эхэлсэн байдаг юм аа. За мөрдөгч мөхцөл одоо хэргийн халуун мөрөөр орж шуурхай ажиллах ажлын хүрээнд бол Эрлийн Эрдэнэтээс мэдүүлэг авсан. Түүний ихнэр даваа хүүгийн сэргэлэнгээс мэдүүлэг авсан. За дорд халуун гэдэг нэр байгаад байгаа юм. Тэгэхээр тухайн айлын жолооч байсан хинч байсан тэрийг бол бид тогтоож чадаагүй. За дээрэс нэмээд энэ Тэрийг Атин цагийн хувийн байдлыг тогтоохын тулд Филиппин улсаас одоо Монгол улсад суугаа өргөмжит консул Сономын одоо Бихот гэдэг хүнээс бас мөн мэдүүлэг авсан байдаг юм билээ. За мөн тэрээр үргэлжлүүлэн энэ Тэрийг Атинза гэдэг хүний нас барсан шалтгааныг нь хөтөлбөргүй тогтоож өгөө гэдэг одоо мөрдөгчийн даалгавар бичээд тодорхой асуудлуудаа бичээд шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн рүү Тэрийг Атинзагийн цогцыг нь мөн бас шилжүүлж өгч шинжилүүлсэн байдаг юм билээ тухайн өдөр нь. За энэхүү үйл байрантуудаас харахад бол тухайн хэргийн газар дээр анх очсон одоо цагдаагийн ахмад тэр мөрдөгч мөхцөл гэдэг эмэгтэй бол маш шударгаар одоо хэргийг үн зүгээр илэрхээр хичээн зүтгэж ажиллаж байсан гэдэг нь бол тодорхой харагдаж байгааز. За гэтэл нөхцөл байдал өөрөөр ирсэн. Гэрт нь одоо учир хөвтөлгээр нас барсан Филиппин үйлчлэгчийн хэрэгт нь одоо өөрсдийг нь ороогоод өөрсдийг нь сэтгэлээр одоо шалгаад эхлэнгүүд бол мэдээж хэрэг одоо Монгол улсад тэргүүн баян улс төрөлд нөлөө бүхий ирхэн Эрлийн Эрдэнэбат зам Австри улсын өргөмжит консул даваа хүүгийн сэргэлэн нар бол зүгээр суугаагүй. За тухайн хэрэг шалгаж ирсэн мөхцөл гэдэг хүн гинтгэл учир бүтээч шалтгаанаар хэрэгээс шахагдан гараад тухайн хэргийг одоо ганхуу гэдэг өөр мөрдөгч гинтхэн мөрдөн шалгах болсон. За Тэрийг Атинзагийн цогцос задлан шинжилгээ хийсэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх хэмнэлгийн шинжилгээний хилцэн шинжээ чимч Саран гэрэл Амгалан болд Ууганбаатар нар нь за 2011 оны 11-р сарын 20-ны өдөр одоо тухайн амь хохирогчийг амь насаа алдсан өдөр нь Тэрийг Атинзагийн цогцос задлан шинжилгээг хиймэгцэн амь хохирогч Тэрийг Атинза задлан хийх үед хурц хордлогын шинж тэмдгүүд илэрсэн ба лабораторийн шинжилгээний хариунууд эцлэн гараагүй тул урьдчилсан байдлаар шалтгаан тодорхойгүй хордлогын улмаас нас барсан гэдэг дүгнэлтийг гаргасан. Шалтгаан тодорхойгүй хордлогын улмаас нас барсан гэдэг дүгнэлтийг гаргасан гэж байна. Хамгийн ноцтой нь саяын нэр дурдсан 3 шинжээ чим дүгнэлтэд нөгөө Тэрийг Атинзагийн бид үүссэн байгаа тэр олон тооны хөхрөлт буцралт бяцралт зулгаралт одоо зохиулсан уулмөр гэмтлүүд аль нь ч байгаагүй. Бүр аль нь ч байгаагүй. Та бүхэн одоо ингээд прокурорын тогтоолыг нь хартаа. Тэгээд би энэ прокурорын дүгнэлтийг одоо шүүх хэмнэлгийн насаараа ажилласан одоо шинжээч чимчэд тэр нэр нөлөө бүхий тэр хүнд үзүүлэхэд бол хэлжсэн л да. Монгол улс юу болцсон юм бэ? Яаж гисэн юм бэ гэж гайхаад байна. Шүүхийн шинжээч хүн цогцос задлан шинжилгээ хийхдээ амь хохирогчийн биед байгаа
бүх шарах, сорив, зулгуурт, хумсал, майжилт одоо юу гэдгийг тийм ээ. Бүгдийг нэг бүрчлэн заавал бичих үүрэгтэй байдаг юм бэ. Нэг бүрчлэн бичнэ. Харин биед нь үүсэн байгаа энэ шарах, зулгуурт гэмтлүүд нь амь насыг нь одоо хохироод хүргэсэн гэмтэл мөн үү биш үү гэдгийг ардталтан тухай бүрд нь бичдэг гэж байгаа байхгүй. Гэтэл ийм их тодорхой энэ олон шаргалуудыг бичихгүй байгаа нь бол бүр өстө санаа нь батамгүй зүйл. Ямар зөрөгтэй юм бэ? Эн чинь талхнаас цалаа зогсохгүй шууд эрүүгийн гэмт хэрэг авах ял шүү дээ. Гэмт хэрэг шүү дээ гэдэг үл хэлээдсэн байхгүй. Бүр толгоос згсэн шошороод байсан байхгүй. Тэгэхээр 2011 оны 12 дугаар сарын 5-ны өдөр гаргасан одоо тийм ээ тэр Дагима гэдэг хүний гарын үсгтэй одоо шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шижээ чимж Саран гэрэл Амгалан болд Ууганбаатар нарын одоо шинжилгээний дүгнэлт нь бол хуурамч байх магадaltaй гэдэг нь үүнээс маш тодорхой харагдаж байгаа юм аа. Монгол улсын шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн саяын нэр дурдсан 3 эмч Тэрий латин цагийн хэргийг ямар нэгэн гадны нөлөөгүй. За тэгээд учир нь үл одоо мэдэгдэх хорт бодисын улмаас зүрхний хурц дутмагчлаар нас барсан. Энэ бол зүгээр золгүй осол байсан хэмээн одоо хэргийг нин даруй хэрэгсэхгүй болгон хаагаар өвхөн хатан ажиллаж байх яг тэр мөчөд харин Филиппин улсад маш өөр зүйл өрнөж байсан. Үнэхээр үр хөдмөр аимшигтай зүйл тэнд болж байсан. Харамсалтай нь Филиппин улсын засгийн газрынхан өөрийнхөө иргэний төлөө санаа тавиагүй. Ямар нэгэн одоо тусламжийн гар тус сунгаагүй. Харин энэ одоо Филиппин улсаас гадаад улсад ажиллаж байгаад одоо гэмт хэргийн хохирогч болсон амь насаа алдсан хүмүүсийн төлөө уйггүй тэмцдэг мигрантыг хэмээх одоо төрийн бус байгууллагын л одоо хандивын гараа сунгажгаад арайхийн одоо Тэрий латин цагийн цогцыг их оронд нь аваач чадсан байдгийн мэлээ. Би түрүүн хэлсэнтэй нөө Монгол улсын шүүх шинжилгээний хүрээлэнгийн 3 шинжээ чимч одоо энэ Тэрий латин цаг болбоос одоо ямар нэгэн хорт бодисд хордоод зүрхний хурц дутмагчлаар нас барсан гэж хэлсэн гэдэг. За гэтэл одоо Филиппин улсын тэр лаборатори нь шүүх хэмтгийнхэн тийм ээ талигаачийн одоо элэг уушиг одоо тэр 5 зүйл ямар хэрэгтэй мэдгийг бүгднгээс нь ингээд эдээс нь дээж аваад одоо эдийн болон хорын ингээд шинжилгээг тус тусад нь ингэж хийлгсэн байгаа. Угаасаа шүүх шинжилгээний хуулиар тийм байдаг юм хийх ёстой байдаг юм байна номжор байгаа. Ингээ хэлсэн чинь тухайн талигаачийн тэр эрхнүүдээс нь ямар ч хорт бодис илрээгүй. Одоо дүгнэлтийн 5 хүн хардаа. Монгол улсын шүүхийн шинжээч нар одоо Тэрий латин цагийн цогц задлан шинжилгээг хийх явцдаа Монгол улсын шүүхийн шинжилгээний түүхэнд өмнө хідээж байгаагүй, ер нь цаашдаж гарахгүй тийм ноцтой хамгийн ноцтой маш том нэг алдаа гаргасан. Зүрхийг нь тоноод аваад үлдсэн. Бүх эрхтнийг үзэх ёстой гэсэн үндсэн зарчим бол явагддаг байна. Тэр учраас бүх эрхтнийг үзэхийн тулд бүх эрхтнүүдийг үзчихэд энэс онцлогооны зорилгоор эсвэл эрдэм шинжилгээний зорилгоор эдийн дээжийг л авах хэрэгтэй. Түүнээс биш эрхтнийг бүхлээр нь аавна гэсэн ийм эрх зүйн зохицуулт бол байхгүй. За эндээс ямар дүгнэлтийг хийж болох вэ гэхээр нөгөө Монгол улсын саяын нэр дутсан 3 шүүх шинжээч байгаа шүү дээ. Эдгээр хүмүүс ч зүрхний дутмагчлаар нас барсан гэдэг нэг худал дүгнэлт гаргачаад түүн нь одоо ингээд хэрвээ ингээд зүрхийн нөгөө Филиппин руу явуулчих юм бол тэр нь няцаагдчих учраас шинжлэх ухааны төвч няцаагдчих учраас тэрнээс хайгаад цогцоос нь одоо тэр зүрхийг нь одоо суугаж авч үлдээсэн болов уу гэдэг тэмцэж хамааг бол ирэхгүй төрж байна. За тэгэхээр магадгүй Эрдэнэ Эрдэнэтийн гэр бүлээс мөнгө төгрөг авсан юм мэдэхгүй шүү дээ тийм ээ. Ямар нэгэн байдлаар ямар нэгэн шалтгаанаар Тэрий латин цагийн бид үүссэн тэр бугуйнд үүссэн тэр олон хөхрөлтүүд тэгээд энэ тохоонд нь үүссэн байсан тэр нэг галтан зүйлээр яасан халуун зүйлээр түүнж үүсгэн байж болох ч үгүй шарах. За тэгээд энэ дух хэсэгт нь чамархай хэсэгт нь энэ завж хэсэгт нь үүссэн тэр цохилтын улмаас үүсмэж болзошгүй. Мохоо зулаас үүсмэж болзошгүй. Тэр олон хөхрөлтүүд биед нь одоо тэр хутга мэт зүйлээр зүсээд идэгжсэн тэр шарах бас бус тийм ээ одоо тэр дурддаггүй тэр олон шархуудыг шүүх хэмтгийнхэн дүгнэлтэнд огт дурдаагүйхэн төлөө саяын нэр
дурдсан 3 одоо шүүхийн шинжээж шудраг шүүхийн өмнө ирэх цаг 91 дэх төв би бол эргэлзэхгүй байна. Хөөхий талигаачийн хүүхдүүд бол бүр ингээд бүр жоохон байхасаа л ээжээсээ ингээд салцсан шүү дээ. Тэгээд ээжигээ одоо ямар их санаж байсан бол тэр хугацаанд тийм ээ ямар их битгэж байсан бол хөөх. Тэгэл ээжийнхээ би ингээд царайг хармаар байна. Ээжигээ би тэрмээр байна гэж диж яхад нь л тэр аимшигтай нөхцөл байдлыг харуулж одоо ингэж зүрхэнд нь одоо ингэж насан туршийн тийм одоо трама үүсэхгүй тулд бүр ингээд ээжийн зохицыг харуулаагүй гэж байгаа байхгүй юу. Ер нь Филиппинчууд их зөөлх хүмүүс байт юм билээ. Зан характерынхаа. 2012 он дуусахгүй үргэлжилсэн зовлон төдрүүд. За Филиппин улсын иргэн Трилитийн за Монгол улсад Эрдэнэтийн гэрт учир битүүлгээр нас барсны дараа за Филиппинд үнчирч гоцорсон арга гэр өөр хүүхдүүд нь бол маш хүнд байдалд орсон. Амьдрал нь бүр үнэхээр хүнд байдалд орсон. Everything is not good because we only eat once a meal every day. Sometimes we don't eat rice, we eat mais. And then our school is 8 kilometers away from our house, and we don't have any vehicles so we have to walk 8 kilometers back and forth. So everything is not that good when my mom died. Сэтгэл санааны асар их дарамтаас болоод өөрхийн нөгөө бэлэвсэрчүүлсэн нөхөр Нийла Тензан хүн дээр өвдсөн, хэвтэрт орсон. Тэг хэлээдсэн байхгүй. Ингээд бүүлчгэд аягаар дүүрэх үз тийм цус аргыг бүүлжээд байсан гэдэг өөр ингээд ойлол ярьж илсэн л та бид. Эрэл группийн ерөнхийлөгч Бадарчин Эрдэнэбат түүний эхнэр Австри улсын өргөмжит консул даваа хүүгийн сэргэлэн нарын учруулсан тэрхүү гайд хүртгэрийн тэр хамгийн хэцүү тэр тарчлаантай зовлонг хөөрхи үнжилж хоцорсон хүүхдүүд нь л үтсэн байна. Үнэхээр зовлонгийг хязгаар гэж байдаг бол тэдэнд л очиж үтсэн. Бүр хамгийн их зовсон. Бүр нялх байхасаа зовж байгаа шүү дээ. Ang isipan mata ko ay luwaan. Hindi ko alam itong iyong kapasyahan. Tayo ngayon'y maglalayo. Ang sabi mo'y sandali lang. Ээж нь аль хэдийн ингээд нас барчихсан. Тэгээ аав нь баг ингээд үхэл сэхэлтээр тэмцээд хэвтэрт орчихсон байгаа энэ үед тэдний гэр бүл нөмөр нөлөг болсон хэн байсан бэ гэдгээр нөгөө мигрантын интернет хэлгээд нөгөө төрийн бус байгууллага нь байсан. Тэгээд тэр байгууллагын тусламжтайгаар 2012 оны 4 сард унчирч үлдсэн төрөн хүүхэд нэмээ өвөөгийнхөө хамтаар бас мөн эргэн тойрондоо амьдардаг тэр ах トゥ найз нөхөд тэр ядуусын хороод хамт ирдэг хүмүүсийн хамтаар жижигхэн жагсаалыг хийсэн юм билээ. Манила хэмээх одоо том хотын Кюзон хэмээх ядуу дүүргийн ядуусын ороолын буланд хийсэн тэрхүү жижигхэн жагсаалыг Аз болоход Филиппин улсын маш олон хэвлэлийнхэн очиж сурвалжилсан, олон нийтэд мэдээлсэн. Ийм аимшигтай зүйл болсон гэдгийг улс хоорондоо яриад түгээсэн. За Филиппин улсыг хамарсан тэрхүү мэдээллийн урсгалыг Аз болоход Монголын хэвлэл мэдээллийнхэн манаас олоод харчихсан. Орчуулад олон нийтэд түгээсэн. Монголын өдөр тутмын сонингуудад, Монголын цахим сайтуудад Эрлийн Эрдэнэтийн гэрийн үйлчлэгч яагаад учир хөтөлбөр нас барсан бэ гэдгийг мэдээ гарч ирсэн. Монголын ард түмэн тэгж анх энэ нэрийг мэдсэн. Гэтэл нөгөө Трил Атинзаг нас барснаас хойш ор сургууй алга болоод байсан. Нөгөө All Pro Staffing and Services гэдэг нэг тийм хөлбөр зуучин байгууллага байгаа шүү дээ. Тэдний төлөөллийнх нь нөгөө унчирч үлдсэн хүүхдүүдэд уулзаад дараах зүйлийг хэлсэн байгаа юм. Магадгүй одоо Эрдэнэтийнхний даалгавраас очиж хэлсэн юм мэдэхгүй шүү дээ, тийм ээ. 20,000 песо өгдөг чинь ердөө $340 тэнцэх мөнгө шүү дээ. $340 тэнцэх мөнгө байхгүй. Тийм жоох мөнгө өгөө. Та нар зүгээр наад мөнгө аваад насан туршдаа наад хэрэгээ одоо битгий дахиж яар гэж даапаланд оромжилсан байгаа. Үгүй энэ ч одоо юу гэсэн үг вэ?
Yung amo niya si Erden Bat, hindi niya lang pinatay yung asawa ko. Pati yung kinabukasan ng anak ko, tsaka yung pagsasama namin na buo na lumaki yung mga anak ko na ayoko na, kasi ako broken family ako eh. Ayoko mangyari sa mga anak ko na, kaya ko nga sila tinaguyod na bata pa kami nag-asawa. Tinaguyod ko yun para buo, ayoko ng watak-watak ng pamilya. Эрлийн Эрдэнэбатын гэрт үйлчлэгчээр ажиллаж байсан Тэрил Этенза гэдэг нэмэгтэй нас барсаас үүдэлтэйгээр энэ гэр бүлийнхний амьдрал уналтанд орсон. Нэвтрүүлгийн ихэндгэд хэдийгээр эднэр маань ядуу зүдүү боловч ямар их гой хад жаргалтай байсан бэлээ. Дуулаал, хуурдаал, дуртай хоолой хийж идэл, элэг бүтэн хад жаргалтай ямар жаргалтай байсан бэлээ. Гэтэл энэ байдал нь бүр түнэр харанхуур шилжсэн. Ямар ч хад жаргалгүй байсан. Ямар ч баяр хөөргүй байсан. Аав ээж нь хоёулаа ажиллаж байхад л үлэн зэлмхэн амьдардаг байсан энэ гэр бүл нэг нь нас бараад нөгөөх нь хэвтэрт орчингууд бүр ингээ гуйрынчлын туйлж хэлж байгаа байхгүй. Энэ гэр бүлийн амьдралыг ийм аимшигтгаар сүрүүлчихэд Эрлийн Эрдэнэбатын хүү Жаргалан гэдэг залуу тэгтэл яасан гэж бодож байна. Тэрээр өөрийнхөө эхнэр хүүхдүүдээ аваад Сингапур улсын Синтоза гэдэг одоо хамгийн баячуудын байрладаг арал дээр очиж амьдэрсэн байна. Энэ жаргалан нар Тэрил Этензаг зодож, нүдэж, харигсалж, аль боломжлоор харьцаж, зацалж боолчсныхоо төлөө сард $500 өгч чаддаггүй байсан мөртлөөрөө $500 татамдаг байсан мөртлөөрөө Синтоза арал дээр одоо та бүхний харж байгаа энэхүү байрыг нэг сарын $11,000 түрээсж амьдэрдэг гэж боддоо. 2018 оноос 20 оны хүртэл энэ байранд амьдарч байсан гэдэг нотолсон хүмүүс надад зургийг явуулж байгаа шүү дээ. Нөгөө Тэрил Этензаг харис баламдаар зодоод байсан гэдэг Эрдэнэбатын жаргалан чинь өнцөж үлдсэн үгээгүрч хоосорсон тэр гэр бүлийнхэнд $1 ханд тусламж болгож өгөөгүй ээжэж нөхөн олгор болгож өгөөгүй мөртлөөрөө $1 сая төлбөрийг төлж гоод одоо Синтеза Golf Star гэдэг клубт нь тэр хамгийн тансаг клубт нь гишүүнчлэхээр илсэн гэ та бүхэн боддоо. Ийм л адгийн шар байхгүй юу? Эрлийн Эрдэнэбатын гэр бүлийнхэн хэрвээ хуулиас гэж байдаг байсан бол 2011 оны 6 сараас амь хохирох хүртэл нь зарцалж боолцсныхоо төлбөр болгож ядаж тэр өгөөгүй цалин $3,000 өгөх ёстой байсан. Тэрийг өгөөгүй шүү дээ. Энэ гэр бүлийг амжиргааны их усүргүй болгосныхоо төлөө үлдэж хоцорсон хүүхдүүдийг нь хамгийн бага хүүхдийг нь 18 нас хүртэл нь тэтгэмж өгөх ёстой шүү дээ. Хуулиараа үүрэгтэй шүү дээ. Өгөөгүй. Тэтгэмж төлбөр өгөөгүйгээс гадна бүр нэг ч удаа хүн ёсоор яана манай гэр бүлд үйлчлж чад ингээд нас барсан шүүгээд уушлахгүй байгааг байхгүй юу. Филиппин улсын иргэн Тэрил Этенза гэдэг хүн Эрлийн Эрдэнэбатын гэр бүлийнхний хувьд үт хорхой шиг хүн цэнгүү нэгэн байж болно. Гэхдээ Тэрил Этенза гэдэг энэ нэмэгтэй чинь өөрийнхөө үр хүүхэдтэй болохоор зүрхний хайр нь амьдралын утга учир нь баяр жаргал нь байсан байхгүй юу. It's been years, and when I still remember the first time I saw my mom's corpse, and it's not something that a 16-year-old would, should see. But because we were thrown into this circumstance, and Sir Gillen and Erden Bat forced us into this situation, you should be prosecuted, and you should give me and my family what's right for us. Энэхүү нэвтрүүлгийг би Монголын ард түмнийхээ захиалга даалгавраар Филиппин руу очиж хийгээд өнөөдрийн хүртэлх хугацаанд энэ 4 сарын хугацаанд хийхдээ хатас тэргийг олж чадаагүй яг үнэ л хэл. Өөрөөр хэлбэл
Тэр хавтад тэрлээ танилцах хэрэг нь зөвхөн талигаачийн ар гэрийнхэн л байдаг учраас би энэ хуулийн босгод авч чадаагүй. Өөрөөр хэлбэл би яг энэ Тэрил Атинзаг ингээд алцсан шүү гэдэг шууд нотлох баримтыг нь олж чадаагүй. Тэгтээ асуудал дуусаагүй байгаа. Магадгүй Филиппиний ард түмэн хандаг өргөд өгдөг юм уу? Эсвэл сайхан сэтгэд Монголын ард түмэн та бүхэн хандаг өргөд өгдөг юм уу? Эдний гэр бүлийн аль нэг гишүүнийг нь Монгол улсад авчрах юм бол тэдний ар гэрийн өргөдлөөр энэ хэрэг дахин шалгагдах бүрэн боломж байгаа. Дарагдаж өнгөрсөн тэр хавтас тэрийг дахин амьлах боломж бас байгаа. Хуулийнхаа хувьд байгаа шүү. Энийг би нэгдүгээр хэлмээр байна. Ito yung pamilya ni Terrell Atienza na namatay dyan sa bansa nyo. Namimingi ako ng tulong sa iyo. Sana ma-resolve nyo yung pagkamatay ng anak na itong 14 years na, sana maliwanagan na kung ano talaga ang kinamatay niya. Yun lang naman inaano ko, mangingi lang ng tulong sa iyo, Mr. President. Sana matulungan niyo ako, Mr. Cureso. Kaya sana matulungan niyo yung pamilya namin na makamit namin ng hustisya. Yun lang naman yung sinasabihin namin eh. Wala na iba. Makamit lang namin yung hustisya ng pagkamatay ng anak ko. Na si Terrell Atienza. Эрлийн Эрдэнэбатын гэр бүл. За тэр тусмаа Австри улсын өргөмжит консул Даваа хүүгийн Сэргэлэн гэдэг хүн хэдийгээр хүн амны хэрэгээр ял идэлдэггүй юм а гэхэд хүнийг боолчсныхоо төлөө энэ нотлогдсон хэрэг шүү дээ. Боолчсныхоо төлөө заавал яаж сэтгэл идэлэх ёстой. Хэрвээ Монгол улсад хууль гэж байдаг бол хэрвээ Монгол улсад шудраг ёс гэж байдаг бол энэ хүнд эрүүгийн хэрийг нэн даруй шалах ёстой. Олон улсын өмнө хүлээсэн үүрэг амлалтаа Монгол улс биелүүлэх ёстой. Монгол улс хүний 8-ны эсрэг гэмт хэрэг тэмцэх протоколд нэгдчихсэн улс шүү дээ. Мөн Эрлийн Эрдэнэбатын гэр бүлийнхэн өнчирч үлдсэн тэр үр хүүхдүүдэд нь өнгөрсөн хугацаанд идэвхсэн бүх гай зовлонгийнхаа төлөө үүрэг хариуцлага үүрэх ёстой. Сэтгэл санааны хохирол, эд материалын хохирол, эрүүл мэндийн хохирол бүгдийг нь нөхөн төлөх ёстой. Яагаад тэр танайхан чинь бэрдээд $50,000 ганц үг авч өгдөг гэр бүл шүү дээ. Та нарт мөнгө юу ч биш шүү дээ. Та нар Сингапур улсын төв музейд нь $20,000 хандив болгоод бэлгэлдэг тэр баян сингапурчуудад хандив өгдөг тийм баян гэр бүл шүү дээ. Та нар яагаад энэ гэр бүлд нөхөн олбор өгч болохгүй гэж. Тэр бусдад баян бож харагдаж гайхуулгаж өгдөг тэр мөнгө зүгээр энэ гэр бүлд өгөлдөг. Үүнийг нь бас Монголын ард түмэн та бүхэн сайтар нэхэж шаардаж энэ хүн нэвтрүүлгийг олон түмэнд шеэрлэж түгээж тухайн одоогийн хүмүүсээс хандаж шаардаар хэмээн бас хэлж уриалж байна. Kuan sa amo niyan si Jillian at saka si Erden Bat. Gusto kong managot sila sa nangyari sa asawa ko para maramdaman naman nila kung anong sakit nung naramdaman ko nung nawalan ako ng asawa at saka yung anak ko nawalan ng mama. Gusto kong maramdaman nila yung sakit kung anong sakit. Na maging broken family tsaka mawala ng mahal sa buhay. Sana managot sila. Tsaka sa mga tumutulong sa amin na taga Mongolia, salamat sa inyo. Tsaka За Монголын сэтгүүлчдийн ёс зүйн дүрмийн 1-8-д заасны дагуу буруутан шүүмжлэгдэж буй этгээдээс заавал хариу тайлбар авах ёстой байдаг л да. Та бүхэн энэ юмнуудад хариу тайлбар өгөөгөөд би Эрлийн Эрдэнэбатын эхнэр Даваа хүүгийн Сэргэлэнтэй уцаар холбогдоход бол тэрвэр эрс татгалцсан. Тэгээд тантай нэг уулзаж ярилцлага авах хүсэлтэй байгаа юм би. Би бол өөртөө чинь бол яриад хэлээд байх юм байхгүй. За энэ хүний нэвтрүүлгийг бид бүхэн Монголын ард түмэн та бүхнийхээ өгсөн 19,980,000 төгрөгийн хандив тусламжаар хийсэн гэдгийг эцэст нь хариуцлагатайгаар мэдэгдэе. Энэ хүн нэвтрүүлгийг хийгээрээ шудраг үнийг тогтоогоорой гэж Монголын 520 иргэн надад хандив өргөсөн нэрсэн шилдэг та бүхэндээ тун удахгүй гарах болно. Та бүхэн ийм нь өргөсөн хандив байгаа онсон гэж бодож байна. Монгол гэдэг нэрийг сонсохоор л зүрхэнд нь харуулсалж эсэл төрүүлдэг байсан энэ гэр бүлийн уур амьсгалыг шал өөр болгож чадсан. 14 жилийн турш цээжиндээ богсож байсан тэр их зовлон харуулслаа бүгдийг нь ил гарах боломж эдний гэр бүлийнхэнд анх удаа тохиосон юм аа. Сайхан сэтгэлтэй Монголын ард түмэн та бүхэндээ маш их баярлалаа гэдгийг эцэст нь хэлье.
Singapore.